За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд манай хашаандаа сайхан амьдрын баг, манай Пасив Ганбах бид хэд одоо энэ Дархан уул аймагт ажиллаж байна. Тэгээд Дархан уул аймгийн гэр хороололд бас шийдэл хайж байгаа. Хашаандаа сайхан амьдрын санаачлагын одоо хагас сая хүнд бас мэдээлэл өгж байгаа Цэнгиний Түн Баярнаас болон за Пасив Ганбаг ахыг бол монголчууд бас таньдаг болсон. Одоо орон сууцны цоошин шийдлийг санал болгож байгаа. Гэр хорооллынхоо яг энэ суурин дээрээ илүү сайхан амьдрах боломжийг хангахал ийм л бодлогод явах хэрэгтэй байхгүй юу? Одоо пассив байшинч гэдэг юм уу те? Сүхбаатар аймагт бас та очиж ирсэн баг тийм ээ. Сүхбаатар аймаг бол яг одоо юу гэдгийг талын одоо нэлээд хөгжлөөр буураа тийм зүүн талын одоо бараг тийм хаягдмал маягтай байсан аймгийн төвийг маш сайн одоо тойргийн зарчмаар төлөвлөж хийж чадсан ийм одоо хамгийн сайн жишээ харагддаг. Тэгээд тэнд төрийн байгууллагууд нь хаана авахын, хаус хороол нь хаана авахын, гэр хороол, малчны хороо нь хаана авахын гэдэг төлөвлөлтийг үнэхээр сайн хийж чадсан газар. Тэр одоо дарханд боломжтой юу? Мэдээж боломжгүй юм гэж байхгүй. Одоо ингээд өнөөдөр та ингээд ирсэн байна гэдэг чинь энэ зүйлийг яг өөрсдөө энэ өндөрлөг дээрээс тийм ээ одоо энэ антентай толгой дээрээс ингээд харж штэ. Энийг одоо бид нар их хол яваагүй дээр нь яг энэ төлөвлөлтөөр мэрэгсэн одоо та бүхэн шиг ийм улсуудтай ярилцаад дараагийн асуудыг шийдэхгүй бол Улаанбаатар хотын зарим газар шиг тийм ээ одоо ахин төлөвлөж болохооргүй алдчих үедээ гэсэн ийм одоо сэтгэл төрж байна. Шинэ ер нь зүгээр Дархан хотын хөгжлөгийг юу гэж харж байна? Ялангуяа гэр хороол дээр тийм Дархан хот бол одоо манай төвийн бүсийн хөгжлийн тулгуур хот байгаа. Тэр ч байтугай одоо Монгол улсын хөгжлийн бас нэлээд том төвцөг. Гэр хороол гэдэг бол хамгийн чухал зүйл. Яг гэвэл гэр хорооллын тэр хашааны газар гэдэг бол хамгийн үнэтэй капитал. Энэ капиталаа илүү эдийн засгийн эргэлтэнд оруулах. За хашаандаа гэртээ хамгийн орчин үеийн шийдлүүдийг ашиглаад одоо тав тухтай ад жаргалтай амьдрах ийм л нөхцөл болоо маш ойрхон байгаа. Гэр хорооллоос үүдэлтэй эрүүл мэндийн асуудлууд ялангуяа нөхөн жорлон утаа. Дархан бол бид нэр ингээл харах юм бол энэ чинь хамгийн анхны манай улсын 16 давхар байшин баригдал өндөртэй хотын яг энэ төлөвлөлтөд явж исэн ийм хот байхгүй юу. Тэгээ тэр үед бол дархан эмнэлэгтэй ингээл бүх юмс байхад үнэхээр энд хүмүүс ад жаргалтай амьдрах хот бол дархан байна гэж тухайн үедээ яригдчихсэн бол одоо бол ингээд нэг ялгааг болчихж байгаа. Тэр маш харамсалтай. Ер нь манай улсын хүрээнд ийм хот төлөвлөлттэй холбоотой зав иргэдийнхэн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд энэ суурин оромж байгууламжийг ямар стандарттай байхын гэдэг стандарт байгаа. Бид нар бас дархныг судалгаанд оруулж исэн дээж авч байхад дархны шинэ барилгууд дотроос нөгөө дотоод орчны агаарын бохирдолтой. За ялангуяа нөгөө хавдар үүсгэгч дегоксин, бензол эднэр хүртэл илэрсэн байгаа хэрэг. Тэгэхээр дан ганц гэр хороол гэхээс илүү бас давхар бидний шинэ хотоо төлөлтийнхаа одоо барилгын материал дээр хүртэл анхаарах хэрэгтэй. Манай одоо ирж бол дархны унган штэ тий. Тэгээ унган хөөхөд тэгээд ер нь дархан хот хэр өөрчлөгдөж байна. Хэр одоо хөгжиж байна. Чиний хүүхд байх үеэс хойш. Миний хүүхд байх үеэс хойш бол маш сайн хөгжиж байгаа. Тэгээд хашаандаа сайхан амьдрын төслийг хэрэгжүүлэгч Төмөн ах маань бол Дархан уул аймагт маань айлчилж ирсэн байна. Тэгээ Пасив Ганбах хоёр маань ирсэн байна. Тэгээд түрүүн Төмөн ах маань хэллээ. Угаасаа ерөнхийдөө ингээ харахад ойлгомжтой байж байна. Манай Дархан хот бол 70% нь гэр хороол, 30% нь байшин хороол. Тэгээд хоёр ах маань ирж шийдэл хайж ирсэн. Хэдүүлээ ямар ч хэлсэн шийдлээ сайхан эндээ боловсруулцгаая. Тэгээд манай Дархан хотод та бүхнийг урьж байна. Манай Дархан хотод бүтээн байгуулалт маш сайн явж байгаа шүү гэж хэлмээр байна. За мэдээж Монгол улсын хөгжлийн энэ бодлогын бичиг баримтууд дээр гэр хорооллыг байхгүй болгоно, дахин төлөвлөнө гэж яриад байгаа ч гэсэн энэ нь маш их цаг хугацаа хөрөнгө хүч шаарддаг гэдэг. Гэхдээ ийшээгээ ингээд хөрөнгө хүч хаанаас гарах юм бэ гэхээр мэдээж дэд бүтцийг нь усаас гаргах гэдэг концепц үүдэг. Түүнийг нь бол Ганбах нар бол арай өөр зүйл яриад байгаа. Өөрөөр хэлбэл энэ бие даасан бүтцтэй тусдаа нэгжүүд тухайн одоо self sustain гэж хэлдэг одоо тэр өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай тэр одоо нар эрчим хүчтэй сэргээх эрчим хүчийг ашигладаг систем рүү явах нь зөв юм биш үү гэж те. Яг тэгэхээр Монгол улс чинь тархаа боторхой маш том одоо газар нутагтай. Тэгээд энэ дээр бол логистикийн хувьд бол асар өндөр зардлаар тэр нь бий болох гэдэг учраас бага зардлаар тухайн нөхцөл байдалд нь яаж шийдэх вэ гэдэг энэ бодлогын асуудлыг гаргаж ирж тавиад яриад яваад байгаа тийм үү. За ер нь бол гэр хороолд байгаа хамгийн том асуудал бол ерөөсөл хүмүүсийн орлогын асуудал.
орлого багтаа байгаа учраас тодорхой хэмжээгээр шийдвэрт хөрөнгө оруулах нь өөрөө их хэцүү байдаг. Дархан уул аймагт байгаа маш олон асуудал дотроос номер 1 асуудал бол үнийн өсөлтийн асуудал. Хэдийгээр залуучуудын хот гэдэг залуучуудыг сорон зумыг татах ёстой Монголын 2 дахь нийслэл гэдэг хэрнээсээ энд бол яг нь энэ бодлогын юмнууд нь бол тодорхой бас биш байгаад байна. Энэ бол шүүмжлэхээс илүүтэйгээр зүгээр шийдлээ хүлээж байгаа асуултын тэмдэг гэж хармаар байгаа. За тэгээ манай хашаандаа сайхан амьдардаг дарханчууд зөндөө байгаа. Ганц нэгээр нь ор идэх үү те. Тэгээд танилцаад хашаандаа сайхан амьдардаг айл байх шүү тийм ээ. Дархан хашаандаа сайхан амьдардаг айлууд олно уу? Би одоо нөгөө модераторын хувьд хашаандаа сайхан амьдрыг өөр би модераторын хувьд гэх юм бол нэг багаар утгад 10-аас 12% гэхээр чинь нэг 50-аас 55 мянган хүн болвол хашаандаа сайхан амьдрах хүсэл тэмүүлэлээр группт орсон байна тийм. За энэ чинь 5 жил байна. 5-6 жил. Энэ тогтцыг та өөрөө сүүлд ирээд хийсэн үү эсвэл өмнө юм байсан юм уу? Энийг би сүүлд ирж хийсэн. Энэ хүн модаа хашаа худалдаж аваад тэгээд газартаа нь худалдаж аваад тэгээд энэ хашааг нь бүгднгийн солиод тэгээд энэ гараж байшин гэдэг ингэж байсан. 5 жилийн дотор тэгээд ингээд амжуулж болж байна. Хэдэн жил хийсэн бэ? Ингээд 3 жилээр нь хийсэн шүү. Тэгээд хэд үсээ яа шийдэж байна? Дэд үсээ ингээд төвийн холбоотой энд байсан ирсэн айлууд нийлээд бүгд дэд үсээ явсан. Энд байгаа нийлээд хийсэн. Одоо орон нутгаар явж байхад иймэрхүү айлууд хэр олон бэ? За ер нь өдрийн од шиг байдаг тий. Яг ингээл ороод ирэхээр нэг гармааргүй санагддаг тийм асуудлаа гоё шийдсэн айл. Өстой маш цөөхөн байна. Тэгэхээр бүгдээрнгийн болдог бол ийм л болгомоор байгаа тий. Тэгээ ийм болоход төр засгийн бодлого шийдвэр хэрэгтэй мүү? Хувийн хичээл зүтгэл хэрэгтэй мүү? За ер нь айл талаасаа л юм байна. Бид нэг сандаа гаргах хэрэгтэй байдаг тийм ээ. Бас ингээд тэр болгон хүн ингээд өөрснөө бэлэн мөнгөө гаргаад өнөөдөр хүн айл болгон хийчих болох уу тийм ээ. Арай тийм боломж байхгүй. Тийм учраас төрийн дэмжлэг бол маш их хэрэгтэй гэж боддог. Сэлэнгийнхэн бол бас иймэрхүү айлууд ихтэй шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол одоо хүмүүс жашаанда ингээд төлөвлөлт хийгээд сайхан амьдраад явдаг болцсон байгаа. Тэгээ сэлэнгийнхэн бол мэдээж өшөө дээр нь хөдөлмөрч бас хүмүүсийн ногоогоо хашаанаасаа хураачин тийм. Хамгийн гол нь одоо бид нэр энийг хөнгөлөлтөө зээл тусламж юмнуудыг бас илүү ойртуулах хэрэгтэй одоо. Критикийн зээлийг ягаад хашаанд өгч болдгоо юм тийм жишээлбэл. Тэгэх юм бол хүмүүс тэр зээлээр бас өшөө илүү одоо асуудлуудаа шийдэж шүү дээ. Одоо бол бие даасан байдлаар шийддэг болцсон байгаа. Ер нь бараг төвлөрсөн гэхээс илүү бие даасан байдлаар шийдэх шийдлүүд нь бүх юм байж байгаа. Гол нь энэ дээр нэг жоохон одоо тэр хөнгөлөлтөө зээл тусламжуудыг л өгөх хэрэгтэй. За манай хашаанд бол 20 төрлийн мод байгаа. Тэгээд одоо ээлжлэл тариад ихэнхдээ жимсний моднууд байгаа. Тэгээд би энэ жимсний модоор хашаага гоё гэж бодоод авж ийдсэн гэсэн урамтай байдаг. Намар ингээ ургаад гараад ихрээ айгүй гоё байдаг. Сэтгэлс наанд гоё тийм ээ. Айлын ургацсан, жимс мод ургацсан байна. Манай Гамбаах бол яг энэ том одоо энэ инженерингийн хувьсгалыг хийх гээд байгаа. Та ер нь Гамбаахыг харж ирсэн биз дээ тий. Та Гамбаахад нэг байшингаа танилцуулаач. Бид нэг байшинг чинь тестлэх гээд байгаа. Ер нь одоо бусад гэр хорооллынхан л ингээд бас инженерийн шугамшилж тэрийн болго айл болгоолоо татах бас хэцүү байгаа шүү дээ. Зардалтай байгаа. Тийм учраас өөрөөр одоо энэ төвийн шугамнаас зайтай байгаа гэр хороолт ямар шийдэл байна? Үндсэндээ пассив шийдэл тийм. Энэ болгоор пассив шийдэл ярихаас өмнө эхлээд одоо зардал нь их сан бодох байхгүй. Энэ зардлыг хэн гаргаж байна? Өөртөө гаргасан хүмүүс нь тийм мэдээж зээлээр хамрагдаж болж гэнэ үгүй юу? Энэ асуудал шиг шүү. Тэгэхээр мэдээж физикийн хувьд өмнөхөр боломжгүй газар гэж байна. Захын дүүрэг тийм. Мөн одоо 20-30 жилээс наашгүй тэр чухам очиход одоо боломжгүй газрууд дээр шийдэл бол бэлэн байж байгаа. Гэхдээ яг өнөөдөр төвчдөрөө дарахын одоо маш олон дэд үтсийн шугамнууд айл гэр хоол үүдээр очсон баг тийм. Энийг татаж оруулах энэ бодлого нь өөрөө одоо тийм хинээс ямар мөнгө гарч яаж хийх ёстой гэдэг энэ бодлогыг ашиглах хэрэгтэй. Бусдаар пассив шийдэл гэдэг чинь угсаа хойд туйлд ч гэсэн болдог шийдэл байхгүй юу? Ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр ахгүйс асуумаар байна л да. Дулаанаа шийдчихэр ингээд инээгээд идэг юм уу гэдэг асуух хэрэгтэй. Дулаан нь шийдсэн айл чинь ингээд бүр ингээд гал төлөх шаардлага байхгүй болчихсон шиг л инээд нь багтаж чадаад тэгээд гарчгүйгээл ингээд хашаага тогтчулаад хэлдэг байна. Тэр шийдлийг хоёр нэг нь болохоор төвлөрсөн шийдэл нөгөө нь пассив шийдэл адилхан эцсийн үр дүн гэдэг гал төлөхгүй тийм ээ. Ингээд сайхан инээс ирлээ өглөө болгон сайхан ямар гой мод тарья да ямар гой жимс ургаж өгдөө ингээд явцгаачдаг тийм биз аах тийм. Ядахта хог хаяг хүртэл баг гарч байгаа байхгүй тийм ээ. Дулаанаа шийдсэн бодоод янз бүрийн хогнууд өөрөөсөө байхгүй болчихсон. Мерси үлэн болчихсон. Би танаас нэг жоохон балай юм асууя л та. Та өмнө гэр хороолт байсан уу? Өөр орон сууцнд байсан уу? Орон сууцнд байсан. За би ер нь тэгээд
2 3 байшин барьсантай дархан бүр анх нь одоо 45,000 зээл гэж байж байгаа. Хуушин дархан зургтай байна. Тэнд би 2 давхар байшин дээр доор нь гурлийн дээрэмтэй ингэж барьж исэн. Бүр дээх юм дээ. Тэрний хажуудаа би энэ мэрэгжлийн сургуулийн төвөд багшилж исэн. Хажууд нь бас л ингээд найз нөхдөд ингээд уруу давтаад гэх юм уу хажуудаа ингээд байшин авахуулаад бариад тэнд зэрэгцээгээд бас 2 байшин барьсан байна. Дандаа манай багш нар. Нийтийн орон сууцнаас гээд хашаанда байх хоёрын ялгаа юу? Нийтийн байранд байх тэ хашаанда байх хоёрын. Надад бол ялгаатай гэж санагддаг. Хашаанда ингээд байгаад ядахтаа хүн ингээд жоохон ч гэсэн хүүхдүүд ч гэсэн хөдөлмөр сурна шүү тийм ээ. Нэг мод тайрч гэсэн тийм ээ. Нэг ингээд цэвэрлэгээ орчноо цэвэрлждэг. Нийтийн байранд болохоор одоо гараад хүн болгон тийм хумсар бас байна уу? Шууд ингээд коридороо цэвэрлээ, шатны гадуур цэвэрлээд байхгүй шүү дээ. Тийм ээ шаардлага шахах зогсож ажилладаг гэж байна. Тийм учраас энэ хашаанд байх юм бол тэр цэвэрлэгээ үйлчлэгийн талаар их хүн болгонд их өгөөжтэй зүгээр юм уу гэж боддог шүү дээ. Нөгөө энэ амьдрах орчин сайжрахаар хүний эрүүл мэнд бас дагаад сайжирна тийм ээ. Ялчгүй тэгдэг л дээ нөгөө хүн аз жаргалаа мэдэрч гэнэ гэдэг ах хамгийн түрүүнд хэлсэн шүү дээ. Би айгүй аз жаргалтай амьдарч байгаа. Тэгээд би орж ирээд энэ хашаанд орж ирээд таалгаас нь орж ирээд энэ ах гэрлүүг орж ирэхдээ л аз жаргалаа мэдэрч байна. Хаалгаа ингээ гоё шар өнгөөр тий бодсон. За тэр оранжийн өнгийн тэр саксны шийдвэр штэ тэрийгэ хараад за тэгэл ногоо модоо хараад энд байгаа тогтчт ингээд тэр бор өнгө ингээд бүгд хүнд дандаа тийм тайвшрал аз жаргалын дааруудыг яддаг юм мөнгө байгаа нийтгүй. Хоёрдугаар даах хэлж байгаа гараа хөдөлдөг гэж те. Энэ хөдөлгөөн чи өөрөө биднэрт ингээд өдөр тутам зайлшгүй байж стресс даавар буурна. Тэгэхээр ах эдний гэр бүл бол ихэнх нь нэрүүл ахад бол даралт маралт их тэлдэг янзын хууч өвчин бол байхгүй байгаа л гэж би бодчихээ. За балдаах баярлалаа. За. Миждийн балданд орж ах. Ахихаар зочлоо. Баярлалаа.